Сайн уу? K-pop баримт YouTube сувагт тавтай морил K-popчин Арука байна. Coachella боллоо. Coachella буюу ерөөдөө Blackpink тэжигтэн бол эзэгэндэг. Энэ жил Lisa, Jennie, ENHYPEN, XG гэдэг хамтлагууд Coachella дээр үзүүлбэрээ үзүүлж байгаа. Лисагийн Coachella дээр 50 минутын перформансыг үзлээ. Бүр үнэхээр гайхалтай. Би арзаалах зэстэй гоё, янзын сайхан юм байна. Тэг сэтгэлээ би хуваалцахаар бэлтлээ. За юун төрөнд эхлээд нөгөө Coachella-гийн талаар мэдээлэл өгөх хэрэгтэй байх. Бүр 8 тайцтай, 8 тусгай тайцтай. За хамгийн гол тайц нь болохоор Coachella stage гэн голлох уран бүтээлч байдаг. Энэ жил болохоор Travis Scott, Lady Gaga байж байгаа. За тэгээ хоёр дахь тайц нь болохоор Outdoor Theater. Outdoor Theater дээр бол Jennie үзүүлбэрээ үзүүлж байгаа. За гурав дахь зүйл нь болохоор Sahar буюу Сахарын хэлсэн зүйл дээр Lisa ингээ гурав дахь театр дээр өнөөдөр ингээ үзүүлбэрээ үзүүллээ өстой. Тийм сэтгэл хөдлөлөөр дүүрэн байна. Тийм үлдсэн 5 тайз нь болохоор нөгөө жижиг уран бүтээл, шинээр гарч байгаа уран бүтээлч зориулсан жоохон мини тийм тайзталтууд идэм билээ. Лисагийн тоглолтыг үзгээд цугларсан байгаа тэр хүмүүсийг харахад бол Лиса бүр гол тайзан дээр гарах хангалттай хэмжээний хүн цуглуулсан гэж бодож байна. Тэгээд Alter Ego альбомоо ингээ дэлгүүр ингээ харуулсан. Тэгээд миний хувьд болохоор La Lisa Money гэдэг дуунуудын дуулан гэдгийг би ерөөсөө мэдээгүй. Тэгээд бас амар гинтийн бөгөөд гоё мэдрэмж авлаа. Тэгээд ер нь өмнө нь альбомныхон дуу тус бүр дээр нь өөрийн үзэл бодол тодорхойлолтой хэлье гэж их боддог байсан. Зинтэй Coachella-г хачаар яг энэ мөрөөдлөө биелүүлж байна. Alter Ego альбомноос хамгийн дуртай Thunder гэдэг дуугаар эхлүүлсэн. Эхлүүлэхээс өмнө intro нь бүр үнэхээр гоё байсан. Тийм Mangas type буюу monster type өгсөн. Тэр хувц өдөр нь бүр үнэхээр гоё бүр. Тэгээ энэ дууны утга нь болохоор би хизээж бууж өгөхгүй. Яг энэ дууны хүнд цохилтууд битүүд нь бас амар энэ дууг чимэж өгдөг. Тэгээд шүүмжлэгчд болон үзэн ядагчдад зориулсан маш том хүчтэй цохилтын дуу. Ирээдүйд ч гэсэн би энэ амжилтаа харуулах болно гэдгээ илэрхийлдэг. За энэ дууныхаа дараа бүр альбомныхаа хамгийн гол дуу болох Fuck Up the World гэдэг дуугаа дуулсан. За тэр бол бас би арзаалгасан. Америкчууд тэр дуунд амар дуртай байгаа. Тэгээ энэ дууныхаа клиптэй ч хүртэл маш их хэмжээний мөнгө зарцуулсан байдаг. Ерөнхийдөө энэ дууны утга нь болохоор амжилттай карьер, завгүй амьдралынхаа дундуур өөрийгөө тайвшруулахын тулд хаяа ч гэсэн тийм галзуурах, зугаацах хэрэгтэй гэдгийг илэрхийлээд тийм найзуудтайгаа дураараа ингээ орой жонго ингээ шоудаа дураараа аашилж байгаа тийм мэдрэмжийг өгдөг супер дуунуудын нэг ээ. Энэ дог нэрээ дуулахгүй бол нэрээ юу болох юм бэ те? Тэг хувцас солио гарч ирэхдээ тийм Hello Kitty-ийн амар хөөрхөн игдүүтэй хувц хүмүүсээ гараад ирсэн. Lisa, Jennie хоёр тэгтээ ойрт бүр үнэхээр холбогдоод байгаа шүү. Энэ хоёр ингээд хамтарч дуу гарган гэвэл би л гайхгүй. Тэгээд амьдаар дуулалтал үнэхээр бэст. Лисагийн Тайлатай хамтарсан When I'm With You гэдэг дуу байгаа. Тэгэд ерөөдөө Moonlit Floor буюу Kiss Me гэдэг дууных нь үргэлжлэл дуу юм бодоо гэж хүмүүс нэлээд таамагладаг. Тэгээд хамгийн хайртай хүнтэйгээ харилцаагаа бүрэн дүүрэн мэдэрч тэгээд тэр хайртай хүнээ өөр хинээр ч ингэж орлуулахгүй байхыг хичээдэг тийм хайрын тухай дуу байдаг. Бөгөөд манай Тайла, Лиса хоёр хоёулаа энэ дууныхаа өвөнд оролцсон байдаг. За ингээд дараагийн дуу гарахаас өмнө хувцас солилт явагдсан. Тэгээд багин шиг тийм сахиусан тэнгэр шиг тийм хувц өмсөж гарч ирсэн. Dream гэдэг дуугаа өвдөг сүгдөөд маш emotional бүр маш их сэтгэл хөдлөлөөр дүүрэн дуулсан. Бүр тэр бүр хэсэг дээр хүмүүс бас нэлээ уйлсан байхаа. Чин сэтгэлээсээ дуулж байгаа нь бүр мэдрэгдсэн.
Лиза ингээд өөрийнхөө дотоод байгаа 5 өөр зан характер, 5 өөр дүр төрх 5 хүнийг ингэж итгэж ингэж альбомоо нэгтгэсэн хүчрхэг, шилдэг, яалтам, эмзэг, хөдөлмөрч байдал гээд бүгдийг ингэж харуулдаг. Альбом дундаас маш ховор ингэж тоглогддог, сонсогддог дуу ерөөхдөө миний хувьд жоохон чийл болох гэсэн. Хүмүүс болохоор дууны эхлэн тийм дэгэж байгаа юм шиг мэдрэмжийг амар өгдөг. Тэгээд тийм Ariana Grande-ийн мэдрэмжийг бас амар өгдөг гэж ярьд юм лээ. Хосуудын салалтын тухай дуу бөгөөд харилцаа нь удаан үргэлжлэхгүй байгаа. Тэгээд ер нь хэрхэн шийдгийг мэдэхгүй байгаа утгыг нэлээд илэрхийлдэг. Тэгээд тийм хүйтэн чихүц хүргэм тийм өнгө айс жоохон мэдрэгддэг гэж яриадсан. Тэгтээ надад сонсоод үтсэн чинь жоохон тийм мэдрэмж өгөөдсөн. За дараачих нь манай хүн хувцас өмсөд Red Rockstar болоо гараад ирсэн. За тэгээд тэр дуун дээрээ Elastic Girl гэдэг дуу альбомынхаа дууг дуулсан. Elastic Girl гэдэг дууны утга нь болохоор өөртөө ихтэй байх тийм хүчрхэг байхыг уриалсан тийм дуу байдаг бөгөөд Lisa тийм ганцхан ур чадвартай уран бүтээлч биш гэдгээ энэ дээр нотолсон. Урлагийн салбарт нэг гоё нэр томьёо гараад ирсэн. Тэр нь болохоор ингээд ганц ур чадварт уран бүтээлч болон олон ур чадварт уран бүтээлч гэсэн тийм ялгаран гэсэн. Blackpink-ийн гишүүд бол бүгдээрээ олон ур чадварт уран бүтээлч рүүгээ орчин, дуулна, бүжиглэн, рэпер хийн, тайзны менежмент ингээд зохион байгуулалтыг бараг хийгээ явчихаар бараг захил хүртэл хийж байгаа тийм олон ур чадвартай хүмүүсийг тэгж хэлдэг тийм онол гарч ирсэн байлээ. Money гэдэг дуугаа дуулсан. Хамгийн алдартай YouTube дээр хамгийн үзэлттэй дуу болох. За яг нэг гол хэсэг болох бүгд чимээгүй бол хэсэг дээр нэр бүгд чимээгүй болсон тхүү. Дуулсныхаа дараа Born Again гэдэг дуугаа хэсэгжилж дуулсан баа. Ялангуяа Америкчуудын дунд маш их хайртай. Нөө Born Again гэдэг дууны даал дотоо бүр хэлгээд байгаа санааг нь би олж илрүүлснийхаа дараа бүр үнэхээр Лизагаар бахархсан. Born Again дууны дараа Lifestyle гэдэг дуу гаргасан. Дууны шилжилтүүд нь надад амар хэцүү санагддаг. Тэгээд Rockstar-ын яг өөр хувилбар мэдрэмж төрдөг. За тэгээд энэ дууны утга нь болохоор Lisa бол It Girl буюу бүх хүмүүсийн анхаарал тээдэг миний хийсэн болгоно үнэхээр л тийм анхаарлын төвд байдаг. Амьдралын жолоог өөрөө атгаж өөрөө зүтгэж тэ амжилт хүртэл түүнд төвөггүй ирдэг тийм. Дараачих нь бол Лизагийн энэ альбомны хамгийн ихэнд цэцэгдсэн дуу болох Rockstar дуу байгаа. Өөрийгөө Rockstar гэдэг жинхэнэ тунхагласан тийм яг энэ Rockstar дууг сонсох юм бол тийм Лизагийн хурдаар хамт уралдаж байгаа юм шиг мэдрэмжийг төрүүлдэг юм шиг. Тэгэл хаач явсан ам дотор аялаастай Лизагийн дуу ингэж явж байгаа төсөглөлийн хэсгээр ингэж тийм жоохон намдуу тийм ритмтэй тийм айстай явдаг штэ. Тэр нь болохоор ингэж амжилтандаа ингэж умбаад жаргаад үнэхээр гоё байгаа шүү гэдгээ илэрхийлж байгаа. Төгсгөл нь маш хүчтэй битээр төгсдөг шүү. Тэгэхээр би цаашаа улам их хүчрэхэг болно. Та нар хүлээж аваарай гэсэн тийм өнгө хэсэг дундаа шингээсэн мэн гэж бас судлаачид үздэг. Тийм намдуу ритмтэй явж байгаад хүчтэй бит явдаг тэр хэсэг бүр надад үнэхээр таалагддаг. За тэгээд яг нийт 13 дуу дуулсан. Тэгээд түүний дараа Fuck Off the World-ийн тийм remix жоохон яваад тэгээд дараа 7 хоногт уулзцгаая гэд Лиза яваад тэгээд ерөөдөө бүжигчд болон амьд хөгжмийн гитарчид ингээл дуусгасан. Тийм. Одоо ингээд дараа нь ингээд маргааш болохоор энэ hype нь нөгөөдөр ингээд Jenny гэд үзүүлбэрүүдээ үзүүлэн next үзүүлбэрүүдээ үзүүлэн тэгээд маш сэтгэл тогтлон хүлээж байна. Тэгээд Лизагийн Coachella дээрх үзүүлбэр үзээд чамд ямар санагдсан бэ? Тэр коммент дүүлдэг ирээд бичлэгийн таалагдсан бол лайк дараарай, бичлэгийн таалагдсан бол сабаа дараарай. Ингээд
дараагийн бичлэгээр удахгүй уулзцгаая. Түр баяртай.